Та IELTS дэвсний дараа 2 дахь том асуулт бол та ямар англи хэлний програмыг сонгох вэ? Гэхдээ санаа зовлтгүй. Би та бүхэнд бүх насны бүх түвшний англи хэлийг санал болгох болно. Хамгийн эрэлттэй англи хэлний програм бол Power Speaking. Нэгдүгээр Power Speaking 4. Power Speaking 4 нь 4 цаг ганцаарчсан хичээлтэй, 4 цаг групп хичээлтэй. Энэ дунд түвшний оюутнууд төлхөө зориулсан бөгөөд та ярианы чадвар дээр илүүсэж олон улсын сурагчтай ярилцах бүрэн боломжтой. 2 дахь Power Speaking 6. Power Speaking 6 цаг ганцаарчсан хичээлтэй, 2 цаг групп хичээлтэй. Энэ нь төлхөө анхан шатны сурагчдад зориулсан бөгөөд та багштайгаа илүү тулж ажиллах боломжтой. 3 дугаарт Power Speaking 8. Power Speaking 8 нь 8 цаг ганцаарчсан хичээлтэй бөгөөд та англи хэлийг илүү эрчимжүүлсэн түргэн хугацаанд үр дүнтэй суралцахыг хүсэж байвал энэ програмыг сонгоорой. Hi guys, I have been studying at IU English Academy 5 weeks. I take 4 hours in a group classes and 4 hours in the main-to-main classes in every day. The teachers here are really friendly and easy to talk to. And in group classes, I study with people from different countries, and the lessons are always fun and interesting. Мөн IELTS, TOEIC бага насны хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний сургалтыг санал болгодог. Тэгэхээр та IELTS ямар хөтөлбөр сонгох вэ? Өөрийн түвшин болон зорилгооныг бодоод үзээрэй. Өдөр тутмын яриагаа сайжруулах уу? IELTS-д бэлтгэх үү? Бага наснаас англи хэлийг суралцахыг хүсэж байна уу? Бид та бүхэнд бүх сургалтыг санал болгох болно.